За сайн байцгаана уу. За миний Монгол Улсын үйлчлэгийг аяад ажилладан Монгол Улсын мастers баянлаг байна. За өнөөдөр би бас олон жилийн минь мөрөөдөл Монгол хорхоогоо одоо генисийн амжилт үзүүлэхээр хамт олонтойгоо уриалаад ингээд энэ үйл ажиллагааг эхэлж байна. За хорхог гэдэг хоол бол Монгол ард түмний үндсэн хоолны одоо эхлэл хүндэтгэлийн зоо гэж үздэг байсан. Эснээс одоо энийг уламжлал болгон хийж ижижсэн. За махыг болгож идэх тэр үеэс эхлээл хүн халуун чулуугаараа хүнсийн бүтээгдэхүүнийг болгож ижижсэн ийм уламжлалтай эмчилгээний хоол юм аа. Хүний одоо биеийн эрүүл мэндэд тустай хоол юм аа. Яагаад гэвэл галын тэр одоо дөлөөр удаасгсан чулуу маань болохоор чулууга галын дөлөөрөө энийг шингээгээд энийг шингээсэн чи халуун чулуугана махан дээр аваад тавьж махны одоо өөрийн гэсэн шүүсийг гадагшлуулж түүгээ одоо битүү жигнэж маяга жигнэж болгож иддэг байсан ийм одоо за энэ хоол маань өөрөө уламжлалт дангаа ухааны үүсэж гарч ирсэн хүний биеийн тамир тэнхээ хий бадган нэг одоо зохицуулж өгдөг ийм эмчилгээний хоол юм байгаамаа. Энэ эмчилгээнийхээ хоолыг монголчууд эрт дээр үеэс хүндтэй зочиндоо одоо энийг хийж өгч тэр хүнийхээ тамир тэнхээ сайжруулаасаа энэ одоо жинхэнэ одоо ийм экологийн цэвэр одоо хоолыг тэр эзнээ дайлах юм үүднээс энийг одоо хүндэтгэн зоог болгож одоо хэрэгжилж ирсэн ийм уламжлалтай төв хоол буюу одоо хорхыг генисийн амжилт үзүүлээ гэсэн юм зорж байгаамаа. Ингээд бид эдийн ажил үйлсийг дэмжинэ гэдэг та бүгд найдаж байна. Ингээд тогооны хорхыг хэрхэн яаж хийх талаараа та бүгдэд үзүүлье. За ихтэй ингээд за хорхыг бол хонь юм уу одоо ямар махаар хийдэг байгаа. Тийм учраас бид энэ удаа хоньны махыг одоо бэлдсэн. За хоньны махыг бэлдэхдээ бид аль болох одоо хоньныхоо зөөлөн хэсгийн махыг одоо бэлдсэн байгаа. Энэ бол дөрөөс одоо 5 хүн идэх хэмжээний хорхыг бид тогоонд хийх гэж байгаа. Нэг ам бүлдээ. Тийм учраас одоо дандаа зөөлөн хэсгийн махыг сонгосон байгаа. Жишээ нурууны хэсгийн мах байна. За хавирга, сээр. За тэгээ бид гойны одоо дунд чүмгний мах аль болох одоо зөөлөн хурдан бололтой энэ одоо махуудыг сонгосон байгаа. За энэ бол хорхогийг одоо хийх ямар одоо оролцоод юм бэ гэхээр мэдээж давс орно бөөрөнхий хар бийц болдог байгаа. Бөөрөнхий хар бийц за лаврын навч болдог байгаа. Энэ бөөрөнхий хар бийц лаврын навч бол хүний дотор халууныг гадагш нь хөөдөг. Хүний одоо биеийн дархлаа дэмжих ийм гол бүтээгдэхүүн ба тэгээд энэ дээр нь давс одоо өөр нэг юм ороод байхгүй. Өөр одоо дээр нь мэдээж энэ халуун чулуугаа бид дуушлаад ингээд халааж байгаа. За халуун чулууг бол эсвэл 5 ширхэг эсвэл 7 ширхэг энэ домын чанартай бас байдаг сондгоо хийдэг. За тэгээд дээр нь бол бид орчуугийнхаа юу дагаад бас дээр нь хачирт нь бол ногоо сонгосон байгаа. Төмөс одоо ловун за тэгээд мэдээж амт оруулагч гол юм нь бол сонгон байна. За энэ бол сүүлийн тос юм байна. Сүүлийн тос. Яг амтныгаар за ихлээд бол энэ тооны хорхыг хийх бас учраас шууд хүүтэн тоогоо хийж болдгоо. Ягаад гэвэл энэ чинь жинхэнэ үйл ажиллагаа явагдана. Одоо тийм учраас ихлээд тоогоогоос халаасан байна. Бид бол ширэн одоо тоогоо ингээд сонгосон байгаа. За энэ дээр ингээд цагаан тоогоо ихлээд халаагаад тоогоо ингээд нилээс одоо ингээд гүйцэх юмтай халаад ирлээ гэхэд дараа нь бид хэд яах нь вэ? Одоо энэ дээр дайн тоогоо энэ халдах хоорондоо бид сонгоо хэрччихье. За сонгоо хэрчэхдээ бол одоо тийм нарийнхан хэрчэхгүй ягаад гэвэл том энэ нь бол өөрөө бас за ингээд ийм том гүшүүнээс за нэг одоо ингээд салгаад сонгоо маань өөрөө ингээд махантаа гэж жигд амтаа байгаа. За ингээд. За ингээд одоо бид тоогоо хасууч тоогоо дотлоо одоо нөгөө сүүлийнхээ тосноос баг зэрэг хийчин. За энэ дотлоо болохоор бид одоо тос маань одоо ингээд хайлгнаа гинэ ингээд. За ингээд ирэнгуут нь дээр нь бид одоо бөөнийхөө харфэж. За даврын аваад хэмжээний хийх шаардлага байхгүй. За ингээд нэг одоо тонцогийн нэг байхад болно. За ингээд. За энэ одоо басандаа ингээд амтлагч маань өөрөө ингээд хатаас бүтэн бие байдлаа одоо энэ дээр нэг хэсэг сонгоны. Нөгөө хамгийн бүгд хийх үү. Нэг хэсэг юм одоо баг зэрэг сонгоны. Энэ дээр хийгээд бас яах нь. Хамгийн нэг хүндэс тоогоо болоод удаан хоолнд оруулахдаа баг зэргийн юм шарал төгсөөгд оруулах юм бол өөрөөс амт чанарыг 20-30 минут хадгалдаг. Түүгээр хийх юм бол 2-3 хоол хадгалдаг юм одоо техник байт юм аа. Тийм учраас хамгийн ингээд баг зэргийг хараад байна. За одоо бид энэ дээр махаа хийнэ. Махаа хийхдээ одоо ингээд бэлтгэн махаа хийхдээ дандаа ингээд одоо гадна талын юг нь доошоо харуул. Энэ дээр бас хэмжээний одоо ихэд хамгийн дороо ингээд хайр болох том махнасаа хийх үү. За том махнасаа. За ингээд дээрээс нь одоо ингээд сонгоо ингээд сонгоо ингээд үйлнэх үү. За ингээд махантаа ингээд 2.5 кг махаа ингээд бодож хийж байгаа. За ингээд одоо бас за ингээд доотарын махаа зөв нэг том хөдөлгөөн үүсгэн. Ягаад гэвэл энэ одоо хамгийн доод хийсэн мах маань жоохон хайрцагч байгаа. Энэ том хөдөлгөөн үүсгэн. За ингээд хөдөлгөөн хийх хамгийн доотарын махад наадсан зүгт байна тийм. За тэрийг бодоод тэгээд нөгөө шаргацсан юм ингээд гаргаад байна гэсэн. За ингээд одоо ихний хийх нөгөө ив хайрцагч. Гадна талын одоо махны гадна талын ялсан дээр хайрцагч байна гэсэн үг шүү дээ. За тэрийг бас ингээд таавуулсан. За одоо бид ингээд сонгоно үйлдэл хийчихээс дараагийн сонгоно ягаад гэвэл бүх одоо юунд сонгоны хамтын шингээд
성능 어쩌가 동상가랑 정거 자 어떤 비디오 인들 앞서고 봤을 때 보스치 그 다시 샤프고 야가지고 자는 인도로가 막 놓쳤다 할 수 없다고 그랬어 알잖아 니가 풀었다 할수 없다 저거 좀 아 이거 봐 다 비트와인 아 할게 놓게 아 이거 봐야 돼 어떤 비디오 다 같이 보내서 다우서가 다우서가도 어떤 거 그자스 아 인도도 이거 가라 맞지 다우서군 야가지고 다우서 봤네 그 이것도 이 봤을 기치기 가쇼는 자 어떤 거 있어가 따라 밑에 또 초도가 인 그러니까 초도가 이거 학생 애들다 새 학생은 이제 초도가 있어 초도만 어디가 이면부터 아까 치는 거 학생 초도가 아까 이거 떠서가 이게 사는 게 누구나 없어 초도 놓다 다 그러니까 초도 놓다 이거 색사가 또 이런 너도다 이는 학생도다 뒷진식소도 뒷진식소도가 하마고 왔다 오늘 저도 이게 됐지 약 5분 넘은다고도 선도가 더 너무 있다니까 더더 많이 시대차게 됐을 때 타고 탄색이 있대 그때 타고 뭐 더더 그때 되게 맞으니까 한 돈이 비득래 봤다 왔으니까 기우도 왔을 두고래 뜻 이리고 스타일 뭐 아가서 이 놓다 비듯 아 뒤쪽으로도 더더 식소도 인백 아 그러니까 또 인기 때 거기만 인도 될 때가 없잖아 소인데 아 그러니까 군이 니군도 또 요엔 그 우트 좀 뭔가 봤으니까 이놈도 다운 벌수 있었더라 다운 식 대는 봤으니까 다운 식은 거 tum스 이게 다 되게 떴다 이게 지금 자 비어 저도 알아 이놈 못 돈에 가쇼로 치도 막토기 또 비어 되게 막대기 인가 사가 있지 봐라 자 인가 인데 자 어떤 인가 어리 수수 좀 가다가 직제가 다른 비트 님들 떴다 수수이네 이 하도니가 보들떠서 өөрийнх нь махан дотор байгаа шүүс нь гадагшилт гарч ирнэ. А тэг за ингээд одоо нөө. За ингээд үнэр бол их гоё байна. За одоо ингээд бид тийм хараа. Одоо ингээд хайр тоцсон. Энэ нөгөө юунаас шүүс гарсан байгаа. Бид уусыг шүүд нэмэлт шүүд хийгээгөө ингээд одоо өөрөөс мах шүүс гарсан байгаа. Одоо энэ дээр бид шүүс баятуулъя. Баятуулаад за баятуулахад энэ одоо өөрөөс нэг бүр одоо энэ өнгийн танаа хараараа манай үтгэгчтэй тань өнгийн хараа ийм хүрэн шүүс шууд гарч байгаа. За энэ ийм хүрэн шатсан мах ийм хүрэн шүүс. За ийм хүрэн шүүс байгаа. За ийм хүрэн шүүс two хүрэн шүүс. Тийм бач? 자기 보는 쇼스. 자, 아빠 인데는 인가 떴다. 인가 떴다. 다가 대වත්. 인가 떴다. 비디오 암시고도 비디오 노 어르신은 요니었다 오르노다 가득쇼스고 돌때. 니치 지그니치 가다. 그 대해서 더거니가 암사 나왔다 알죠 대чин. 그래서 또 흔들 호르츠임 갈다 이니 хийх бодвол юу вэ наа. Өөрийнх нь амт нь өөр болоод игдэвчдэг. Тийм учраас түлэгдэл үүсдэг. Тэгэхээр тийм учраас манайхан ингээд галаа жоохон багсахаар зөөлөн галдаар ингээд битүү жигнэх маягаар одоо гүйцэд болгоно гэсэн үг. Энэ нь бол нэг бууз нэг 20-25 минут байдаг шээ тий. Тэнтэй нэг адилхан гэсэн. Нэг 20-25 минут жигнэхэд бол энэ одоо уусаа тэгтээ ширүүн галан дээр бол биш шүү. Бас ширүүн галан дээр бол биш. Би дахин сануулъя. Зөөлөн галан дээр ингээд өөрөөх нь одоо шүүс өөрөөх нь амтын дотор нь байх үүднээс тэгж байгаа. Ер нь бол яг ингээд одоо мах сахан бэлдсэн одоо юм байх юм бол энэ эдгээр нэг 30-40 минутанд бол боломжтой шүү дээ. Гэхдээ бол бид бас олон хүн зэрэг хийх байгаа учраас бас жоох өөжөө байхгүй бол бас болохгүй. Ер нь одоо нэг цагаас нэг цаг 30 минутын дотор ямар ч асуудал байхгүй. Бид энийг бол 25 минут ингээд сая жигэнсэн байгаа. За одоо ингээд юугаа галаа заад ингээд 요가 아위 хорхоо тагийг авъя. За хогог минь ийм болсон байна. За үнэн бол янз бүрийн байна уу дүнээ. За тэгээд одоо ингэж бид энэ хитэн ингэж хорхоо гарна. За одоо бид тэгэхээр ногоонууд бол дээр ингэж яс учраас дээр ингэж жигнэд болчих. Ногоо бол махан дотор ордгоохгүй. Махан дотор бол махан чи ногооны амтал болчих. Тийм учраас яг ногоо махан дээрээ өөрөнд нь ингэж одоо ногоогоо сайн жигнэд авчнаа гэсэн. За ингэж 자, ингээд ногоо маань ингээд сайхан ингээд. За одоо бид ингээд чулууга одоо эндээс авах бол ингээд очиндаа чулуугаа гэдэг байхгүй. Халуун чулуу байлаа гэж ингээд тий. Халуун чулуу байж дотор хий хуугаа одоо гадагч болно. За ингээд одоо халуун чулуугаа нэг талд ингээд гаргачих. За ингээд махаа ингээд гаргана. За юм тий. За одоо ингээд энэ шүлэн юм бэ?
За манайх ингээд шүдээ сайхан. За махаа ингээд гарахтаа ингээд шүдэндээ сайхан дөрөөд ингээд гаргаад. Энэ яг зөвхөн махных нь одоо махаа шүүслэг хамтдаа энэ махын өнгийн хараа энэ гадна талдаа жоохон хайс ингээд тогтсон төлөгдсөн юм юусаа байхгүй. Хайс тогтсон ийм сайхан гадна талдаа ингээд шүүс өмсөн алгаас ийм гол байхад төлөгдсөн хатуу байдал болохгүй шүү. За ингээд мах төөлөөс нь ясны байдлаас хараад мэднэ. Ингээд асаа яваад аюулгүй ийм сайхан гадна талын өнгөд ийм сайхан байх хэрэгтэй. Ямар ч төлөгдөл байхгүй шүү дээ. Гадна талдаа ийм шалсан хайс тогтсон байгаа. Энэ хайс тогтно гэдэг чинь өөрийнх нь нөгөө махны одоо ингээд хамтын нэг за энэ одоо талны хэсэг гэсэн байг. За ингээд сайхан. Мах маань өөр юм өнгөлөг байх хэрэгтэй шүү. Манайхаа хараа хүн биш яг ингээд сайхан гадна талдаа гоё хайс тогтсон. Энэ хайс тогтсон. Тэгээ төлөгдсөн бос биш. Гэтэ ингээд сайхан за ингээд энэ ингээд сайхан ийм сайхан одоо өнгөлөг байх хэрэгтэй. Орхны өнгө гэж бодоод ийм байна. За тэгээ шүлэг маань болохоор ийм сайхан хүрэн шүлэг. За ийм шүлэг. Энийг бодоод бид бас ингээд хурц ингээд тос биш шүлэг байх шүү. За шүлэг нь бол ийм байна. За энийг их хэмжээгээр ууж идэж болдгоо. Ягаад гэвэл бас энэ хүчтэн тийм учраас энийг сайхан болцсон усаар шингэлээ зөөлрүүлээд уур их түгээд яг энэ өчнөө уух юм бол маш бага хэмжээ суул. Энэ нь бол за ингээд амны одоо энэ хавдгараа ингээд бага хэмжээ нуун. Тэгээ их олон одоо бас их хэмжээ уурлахгүй. Янз юм байна. Ингээд хамгийн хүндтэй зочиндоо өгдөг Монгол одоо үндэсний хүндэтгэлийн битүү хоол юу хорхог байна. Бид өгд мэрэгжлийн тоогоосны бид өгд санаачлах гаргаад энэ Монгол үндэсний уламжлалт энэ битүү хоол буюу хорхыг бол ганцаараа иддэггүй гэр бүлээр иддэг учраас нэг дор одоо 1000 тогооч буюу 1000 хүн цуглаад 1000 тогоо хорхыг 2026 оны 8 сарын 22-нд энэхүү генесийн амжилтыг үзүүлэхэд минь та бүгд мэд бидний энэ санаас үйл ажиллагаа дэмжиж бидэнд одоо хамтран ажиллаж тусцаа үзүүлнэ үү гэж одоо хүсэж байна та бүгд. Энэ бол зөвхөн одоо тогооч бидний нэр хүндээс Монгол үндэстнгуудын бахархал болсон энэ хоол дэлхийд данслагдах юм аа. Тийм учраас Монгол иргэн бүр Монгол одоо хүн бол энд бас өөрийн гэсэн хөв нэмэр бидний ажлыг дэмжин туслана гэж найдаж байна.